Сайн байцгаана үзэгчдээ, Хятадын 7 хоногт нэвтрүүлгийн ээлжид дугаар хүрэхэд бэлэн боллоо. Хятад улс болон Америк нэгдсэн улс Тайваны асуудлаар дахин санал зөрүүлж харилцаа таагүй болж эхэллээ. Тайбэгээс мэдээлснээр Вашингтон Тайванд 110 тэрбум $1 зэвсгийн багц батлах зөвшөөрөл олгосон байна. Америкийн төрийн департамент баталсан байгаа ч гэлээ Конгрессийн зөвшөөрөл хүлээгдэж байгаа. Тайваны баталгаа хамгаалах яамны мэдээлснээр худалдаа ойрын 1 сарын дотор хэрэгжих юм байна. Харин үүнийг Хятадын эрх баригчид хүчтэй эсэргүүцэж байна. Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Го Жиакун Америк нэгдсэн улс нь нэг Хятад зарчмыг мөрдөж Тайванд зэвсэг нийлүүлэх аюултай үйлдэлээ шууд зогсоох шаардлагатай байна гэлээ. Америк нэгдсэн улсын засгийн газар өнгөрсөн пүрэв гарагт Тайванд 11 тэрбум $1 зэвсгийн багцыг зөвшөөрсөн ба энэ нь Тайванд зориулсан томоохон зэвсгийн багцуудын нэг юм. Мөн энэ нь Хятадын цэргийн халдлагаас сэргийлэхэд Тайванд туслах зорилготой гэж үздэг. Тайван сүүлийн 10 жил батлан хамгаалах төсвөө огцом нэмэгдүүлсэн гэдгээ. Америк нэгдсэн улсын зүгээс пүрэв гарагт зарласан багц нь Дональд Трампын сацаргааны 2 дахь удаагийн томоохон зэвсгийн борлуулалтанд тооцогдож байгаа ба өмнө нь 11-р сард 3.3 тэрбум $1 эд ангийг нийлүүлсэн байдаг. Шинэ багцад Хаймерс пуужингийн систем, танк эсэргүүцэх пуужин, нисгэгчхүүн онгоц эсэргүүтэй олон тоног төхөөрөмж багцсан талаар Тайваны гадаад хэргийн яамнаас мэдээлж байна. Энэхүү багцын хэмжээнд ерөнхийлөгч асан Жорж Бушийн зөвшөөрсөн 18 тэрбум $1 багцыг 15.6 тэрбум $1 болгож бууруулсантай харьцуулахад бага байгаа ч гэлээ. Дональд Трампын хувьд анхны бүрэн эрхийнхээ үед Америк нэгдсэн улс Тайванд нийт 10 тэрбум $1 зэвсэг нийлүүлсэн ба үүнд 8 тэрбум нь нисэх онгоцны багц байсан юм а. Харин энэ удаагийн шинэ багцын санхүүжилт тунгуудахгүй Конгрессийн батламжийг авах төлөвтэй байгаа юм. Учир нь Тайваны батлан хамгаалах асуудлаар Америк нэгдсэн улсын Конгресст улс төрийн намуудын дэмжлэг байдаг. Тайваны удирдагч Лай Чинтэгийн засгийн газар эх жил дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3%-аас дээш 2030 он гэхэд 5% хүртэл батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. Мөн Тайван онгоцны хамгаалтын системийг шинжлэх, сум үйлдвэрлэх, хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Гэхдээ эдгээр төсөл нь сөрөг хүчний намын хяналттай парламентын батламжийг авснаар хэрэгжих боломжтой юм а. Хятад Тайваны асуудалд Америк нэгдсэн улсын Аз намхан далай дахь чухал холбоотон улсуудын нэг болох Япон улс мөн оролцож байна. Даваа гарагт Японы либерал ардчилсан намын өндөр албан тушаалт нь Тайванд айшлал хийсэн байгаа юм. Үүний дараа Хятадын гадаад хэргийн яамнаас даруй мэдээлэл хийж Япон улсад албан ёсны мэдээллийг хүргүүлсэн. Мөн нэг Хятад болгоод тууштай байхыг хэлжээ. Тайваны удирдагч Лай Чинтэ Тайпе хотноо Япон улсын либерал ардчилсан намын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Коичи Хагидатай уулзжээ. Уулзалтын үеэр Лай Чинтэ Тайпе болон Токиогийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалж, бүс нутгийн доктортой байдлыг хадгалах, чөлөөт нээлттэй энэтхэг номхон далайн бүсийг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг дэмжсэн байна. Тухайлбал тэрээр хоёр тал гар нийлэн нэгдэж бие биенээ дэмжиж үндэсний стратеги, бүс нутгийн түншлэл, эдийн засгийн аюулгүй байдал, дэвшилт технологийн салбар зэрэг чиглэлд хамтран ажиллах хэрэгтэйг онцолсон байна. Хагидагийн хувьд Тайванд хийсэн энэхүү айлчил нь Япон болон Хятадын харилцаа сүүлийн жилүүдэд хамгийн тааруу байдал хүрсэн байгаа үедээ давхцаж байгаа юм. Иргэн сануулгад Япон улсын ерөнхий сайд Такаичи Санае өнгөрсөн сард Хятадын Тайванд хийх тогтолгоо нь Японы цэргийн хариу үйлдэлийг үүсгэж болзошгүй гэж үзсэн нь Хятадын эрх баригчдын эсэргүүцлийг дагуулсан байдаг. Хятадын талаас энэхүү мэдээллийг эсэргүүцэж Япон улсын тэргүүнийг үгээ буцаан татахыг шаардаж байгаа юм. Мөн мигмар гарагт Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Лин Жиан Японы талд албан ёсны гомдол мэдэгдснээ зарлаж, Японы эрх баригчдыг алдаагаа тунгаан бодож хариуцлага хүлээх ёстой гэж хэлсэн байна. Тиймээс Хятадын тал Япон улсын өндөр албан тушаалтны Тайванд хийсэн айлчлалыг хүчтэй эсэргүүцэж байгаа гэдгээ инхүү илэрхийлж байна. Хэдийгээр Тайван болон Япон нь хоёр талын уулзалтаараа бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал алхам болсон гэгдэж байгаа боловч Хятад болон Япон улсын хооронд үүсэж байгаа дипломат хуцтмал байдлыг улам нэмэгдүүлж болзошгүй байна. Олон улсад Хятад улс хэдэн улстай инхүү Тайваны асуудлаар таагүй харилцаатай байхтай зэрэгцэн Хятадын дотоодод олонний анхаарлыг татаж байгаа нэгэн чухал үйл явдал нь Хятадын 15 дахь удаагийн 5 жилийн төлөвлөгөө байна. Энэхүү төлөвлөгөөг боловсруулах явц бараг дууссан ба энэ 7 хоногт Хятад улсын дарга Ши Жинпинг төрийн өмчит компаниудын төлөөлөгч нартай уулзаж Хятадын орчин үеийн хөгжилд хувь нэмрээ оруулахад онцгой анхаарч ажиллахыг уриаллаа.
Хятад улсын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Төв армийн комиссын дарга Ши Жинпинг даваа болон мягмар гаригуудад Бээжинд болсон төвлөрсөн төрийн өмчит компаниудын удирдлагын уулзалтын үеэр үүрэг чиглэлүүдийг өглөө. Тэрээр төрийн өмчит компаниуд эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлон хэлж, эдгээр байгууллагууд нь эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжлийг дэмжих, ард иргэдийн амжиргааг сайжруулах чиглэл үйлчлэх ёстойг хэлсэн байна. Мөн реформа улам гүнзгийрүүлж, эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг анхаарууллаа. Түүнчлэн төрийн өмчит компаниуд өмнөхөөсөө илүү гол өрсөлдөх чадвараа сайжруулж, дэлхийн түвшний аж ахуй нэгж болох зорилт тавих хэрэгтэй гэсэн ба чухал технологийн салбарт амжилт гаргахыг уриалжээ. Коммунист намын төв хорооны байнгын хорооны гишүүн ерөнхий сайд Ли Цян энэхүү уулзалтанд мөн оролцож үг хэлсэн байна. Тэрээр 15 дахь 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд төрийн өмчит компаниуд томоохон дэд бүтцийн төслүүдийг дэмжиж, уламжлалт дэд бүтцийг дижитал ухаалаг технологиор шинжлэх үүрэгтэй болохыг онцолжээ. Энэхүү уулзалтыг Хятадын дэд ерөнхий сайд Жан Гуочинг даргалж, төрийн зөвлөлийн гишүүн Вун Жэнлон оролцжээ. Хятадын эдийн засгийн 2025-аас 2026 оны жилийн хурал Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү хурлыг олон улсын эдийн засгийн солилцооны Хятадын төв зохион байгуулсан ба улс орны эдийн засгийн бодлого цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар төр хувийн хөвшлийн удирдлагууд эдийн засагчид өргөн хүрээтэй хилцүүлгийг өрнүүлсэн байна. Хятад улс нь одоогийн байдлаар 5% эдийн засгийн өсөлтийг зорж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг СЖТ-ийн агентлагийн сурвалжлагч Дакай хүргэх болно. Чуулганд оролцсон албаны хүмүүс энэ жилийг Хятадын шинжилэл, орчин үеийн хөгжлийг урагшлуулах үйл явцад онцгой ач холбогдолтой олон талын сорилттой жил байсныг онцоллоо. Тэд Хятад улс эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтуудаа биелүүлэх замдаа явж байгаа ба 14 дахь 5 жилийн хөгжлийн төлөвлөгөө удахгүй бэлэн болох гэж байгааг дурдсан юм. Мөн олон улсын валютын сан Goldman Sachs зэрэг олон улсын байгууллагууд Хятадын эдийн засгийн өсөлтийн энэ болон эх жилийн таамаглалаа саяхан дэвшүүлсэнийг хэлж байв. Энэ онд Хятадын эдийн засгийн нийт хэмжээ ойролцоогоор 140 их найд юанд хүрэх төлөвтэй байгаа нь ойролцоогоор 19.8 их найд $тай тэнцэх үзүүлэлт юм а. Сүүлийн 1 жилийн хугацаанд Хятадын эдийн засаг олон талын дарамтаас үл хамааран урагшилж, илүү чанартай, инновац төсвөртэй идэвхтэй байж чадсан. Эдийн засгийн гол үзүүлэлтүүд хүлээлтээс тавсан, үр дүнтэй гарсан. Олон улсын олон байгууллага энэ оны эдийн засгийн өсөлтийг ойролцоогоор 5% байна гэж таамаглаж байна. Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн том хөтлөгч хүчин хэвээр байна. Албаны хүмүүс эх ондоч Хятад улс нээлттэй бодлогоо тууштай үргэлжлүүлж, салбар бүрт харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэж мэдгдлээ. Ингэхдээ экспортын өсөлтийг дэмжихийн зэрэгцээ импортоо тэлж, гадаад худалдааны тогтвортой өсөлтийг хангах зорилт тавьж байна. Нээлттэй бодлого бол Хятадын орчин үеийн хөгжлийн гол шинжим. Хятад улсын институтийн түвшний нээлттэй бодлогыг шат дараатайгаар өргөжүүлж, үйлчилгээний салбараа зохион байгуулалтаагаар улам нээж, чөлөөт худалдааны туршилтын бүсүүдийн байршил, хамрах хүрээг оновчтой болгоно. 2025 онд Хятадын гадаад худалдааны төсвөртэй байж, таагүй нөхцөлч өсөлтөд хадгалж чадсан. Цаашид Хятад улс үйлчилгээний экспортын өсөлтийг дэмжих, дижитал худалдааны болон ногоон худалдааг идэвхтэй хөгжүүлэх, экспортоо дэлхийн зэрэгцээ импортоо нэмэгдүүлж, гадаад худалдааны тогтвортой өсөлтийг дэмжсэн бодлого баримтлана. Энэ 7 хоногт болсон төв эдийн засгийн ажлын хуралдаанаар Хятадын эдийн засагт тулгарч буй урт хугацааны болон шинээр гарч ирж буй сорилтуудыг албаныхан хүлээн зөвшөөрч байна. Гэсэн ч Хятадын урт хугацааны өсөлтийг дэмжих үндсэн нөхцөл суур чиг хандлага хэвээр байгааг онцоллоо. Мөн Хятад улс тогтвортой, чанартай хөгжлийг зорихын зэрэгцээ дэлхийн эдийн засагт тогтвортой байдал шинэ боломжуудыг үргэлжлүүлэн бий болгоно гэв. Дайкай Бээжингээс мэдээллээ. За энэ 7 хоногт Америк нэгдсэн улсын худалдааны төлөөлөгчийн газар 2027 оны 100 Хятадаас импортлогдсон чипэнд шинэ татвар буюу тариф ногдуулах гэж байгаа гэдгээ мэдээллээ. Дональд Трампын засгийн газрын чипний татварын энэхүү хойшлуулалт нь Хятад улстай хийж байгаа худалдааны хэлэлцээрийг үргэлжлүүлэх, нөхцөл байдлыг хурцдахгүй байх зорилготой гэсэн байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын сүд цагиргаа мягмар гарагт Хятад улсын хагас дамжуулагч үйлдвэрлэлийн зах зээлд давмгаалахыг зогсоох зорилготойгоор Хятадаас импортлсон зарим чипэнд тариф ногдуулах шийдвэр гаргахыг мэдгдсэн ч энэхүү арга хэмжээг 2027 оны 6 дугаар сараас хэрэгжүүлнэ гэж мэдээллээ. Мөн хэрэгжүүлэх тарифын хэмжээ 30 хоногийн өмнө зарлах шаардлагатай гэж баримт бичигт дурдсан байна. Энэ нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Жо Байдены цэцэглэгааны үеэс эхэлсэн хууль бус худалдааны практик шалгалтын үр дүнд гарч байгаа шийдвэр гэлээ.
Хэдийгээр тарифыг хойшлуулсан ч гэсэн тариф ноогдуулна гэж байгааг Вашингтонд байрлах Хятадын элчин сайдын яамны зүгээс хүчтэй эсэргүүцэж байна. Яамны хэвлэлийн төлөөлөгч худалдаа технологийн асуудлыг улс төржүүлэх, зэвсэглэх, дэлхийн үйлдвэрлэл нийлүүлэлтийн сүлжээг докторгүй болгох нь хэн ч ашиггүй хэмээн хэлсэн байгаа юм. Түүнчлэн Хятад улсын зүгээс хууль ёсны эрх ашгаа хатуу хамгаалахын тулд бүх арга хэмжээг авна гэжээ. Дашим дуртад Хятадын экспортын хязгаарлалтыг хойшлуулах хэлэлцээрийн хүрээнд Вашингтон Хятадын харж агсаалтанд орсон компаниудад технологи экспортлох журмыг хойшлуулж, Nvidia компани чипүүдийг Хятад руу экспортлох боломжийг судалж байгаа юм. Хятадын хагас дамжуулагчийн салбарт тариф ноогдуулах нь зөвхөн Хятад бус өөр олон улсад дам нөлөөтэй. Америк нэгдсэн улсын хувьд үндэсний аюулгүй байдлын хуулийнхаа хүрээнд Хятадын бүх чип болон тэдгээрийг агуулсан электрон төхөөрөмжүүдэд өргөн цар хүрээтэй тариф ноогдуулах боломжтой байж магадгүй юм. Үүний өмнө ерөнхийлөгч асан Жо Байден 2025 оны 1-р сарын 1-ээс эхлэн Хятадаас ирж байгаа чипэнд нэмэлтээр 50% тариф ноогдуулж байсан нь одоо ч гэсэн хэрэгжиж байгаа юм а. За энэ 7 хоногт Хятад улс энтэг улсын иргэдэд виза авах журмыг хөнгөвчилж, Хятад зорчих визийг онлайн хөсөлтөөр авах боломжтой болгосон байна. Ингэснээр Хятад улс нь энтэг улсын 21.6 тэрбум $, аялал жуулчлалын зах зээлийг татах боломжтой болж байгаа. Энэ нөр энэхүү хоёр улс эдийн засгийн харилцаагаа аажмаар хэвийн болгох чиглэлд алхам хийсэн хэрэг боллоо гэж дүгнэж болохоор байна. Хятад болон энэтхэг улсын зүгээс өнгөрсөн 5 жилийн турш тасарсан эдийн засгийн харилцаагаа сэргээх чиглэлд ээлжид алхмаа хийж, энэтхэг улсын иргэдэд зориулсан хялбарчилсан визийн журмыг хэрэгжүүлэхээр болсон байгаа нь энэтхэгийн хурдтай өсөж байгаа аялал жуулчлалын зах зээлд нэвтрэх боломжийг Хятад улсад өгч байна. Энэ сарын ихэр Нью Делхид байрлах Хятадын элчин сайдын яамны зүгээс энэтхэгийн иргэд 12 дугаар сарын 22-ноос эхлэн визний хүсэлтийг онлайн горимоор гаргах боломжтой болж урьдчилан биечлэн ирж бүртгүүлэх шаардлагагүй болжээ. Энэхүү алхам нь энэтхэг болон Хятадын хооронд шууд нийслэхийг 10 дугаар сард сэргээснээс хойших үйл ажиллагааны үргэлжлэл ба дэлхийн хамгийн олон хүн амтай хоёр улс бүс нутгийн нөлөөнд өрсөлдөж байгаа стратегийн өрсөлдөгч хэвээрээ байгаа ч гэлээ харилцаа холбоо нь 2020 оны хилийн мөргөлдөөнөөс хойш аажмаар намжиж байна гэж шинжээчид үзэж байна. Хялбарчилсан визний журам нь Хятад улсад очих энэтхэг улсын иргэдийн хувийн аяллаа зах зээлийг нэмэгдүүлэхэд туслах юм. Энэхүү зах зээл нь өнгөрсөн жил 21.6 тэрбум $-д хүрсэн ба 2033 он гэхэд 61.7 тэрбум $-д хүрнэ гэж Markets and Markets судалгааны компани тайланд дурдсан байна. 2020 он хүртэл энэтхэг улсын жуулчид Хятад улсад хурдтай өсөж байсан ба 2019 онд 142 мянга энэтхэг улсын иргэн Хятадд зочилсон нь өмнөх жилээс 19%-аар өссөн үзүүлэлт болж байсан юм. Гэсэн хэдий ч тухайн үед цар тахал улс төрийн хурцдмал байдалтай холбоотойгоор аялал зогссон байдаг. Шинжээчдийн үзэж байгаагаар Хятад болон энэтхэгийн хооронд бизнес аялалч гэсэн өсөх магадaltaй байна. Хятадын экспортыг энэтхэгт 2024 оны 4-р сараас 2025 оны 3-р сар хүртэлх санхүүгийн жилд 113.4 тэрбум $-д хүрч сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрсэн гэж энэтхэгт байрлах Хятадын элчин сайдын яамнаас мэдээлж байгаа. Харин нөгөө тал энэтхэг Хятад руу 1424 тэрбум $-ын бараа бүтээгдэхүүн экспортлсон байна. Дөрвөлтөнд та бүхэн Хятад улсын технологийн салбарт болсон онцлог мэдээллээс хүрэх болно. Тэгэхээр Хятад өндөр хууртны галт хэрэг ухаалаг онцлогооны систем, дэвшилтэд инженерийн шийдлүүд улс даяар хүмүүсийн зорчих хэв маягийг үнсээр нь өөрчилж байна. Цагт гэхэд 350 км хурдлах хүчин чадалтай орчин үеийн Fusion Hao галт хэрэг нь Хятадын ур чадвар дараагийн үеийн технологиг хослуулсан бүтээл болжээ гэгдэж байгаа. Хятад төмөр замын хосгол хэрхэн бодит ажил хэрэг болж байгааг Сью Шинчан сурвалжлагч бидэнд ойроос харуулна. Энэ бол 8 дугаар сарын 1 гэдэг нэртэй уурын зүтгүүр. Олон нийтэд Хятадын Баатарлаг галт хэрэг гэдэг нэрээрээ алдартай юм. 1952 онд Хятадын инженерүүд бие даан зохион бүтээж үйлдвэрлэсэн энэхүү галт хэрэг нь тус улсын төмөр замын салбарын эхэн үеийн түүхэн амжилтыг илэрхийлсэн томоохон бэлэг тэмдэг байв. Харин өнөөдөр Хятадын галт хэрэг огт өөр түвшинд хүрсэн. Та бүхнийг Fusion Hao гэх Хятадын хамгийн орчин үеийн өндөр хурдны галт хэрэгний цогц флоттой танилцуулж байна. Өндөр хурдны төмөр зам Хятадын хүмүүсийн зорчих хэв маягийг үндсээр нь өөрчилсөн. Үүний тод жишээ бол дэлхийн хамгийн том хүн амын шилжилт хөдөлгөөн болох Хаврын баярын зорчих урсгал. Могой жил тохиосон энэ жилийн 40 хоногийн оргил ачааллын хугацаанд Хятадын төмөр замын сүлжээгээр нийт 513 сая 630 мянган зорчигч зорчсон байна. Тийм ээ, хагас тэрбум хүн.
Өдөр бүр 14,000-аас давсан галт тэрэг улс даяар явж сая хүнийг гэрт нь хүргэж байна. Тухайлбал 2025 оны хаврын баярын зорчих оргил үе буюу 1-р сарын 1-ээс 2-р сарын 22 хүртэлх хугацаанд төмөр замын зорчигч 513,000-ны 63 сая буюу өдөрт 14,000-аас дээш зорчигч галт тэргээр үйлчлүүлсэн байна. Энэ галт тэрэг бүгд найрамдах Хятад ард улсын баруун өмнөд нутгийн чухал логистикийн төв болох Чиндао хотоос Леншаны үндэстний өөртөө засах бүсийн уулархаг нутгийг чиглэж байна. Өмнө нь энд хүрэхэд бүтэн хагас өдөр зарцуулдаг байсан бол одоо ердөө 3 цаг орчим. Энэ галт тэрэг нь Хятадын алдарт Фушан Шао флотын нэг хэсэг юм. Хятадын өндөр хурдны галт тэрэг хэрхэн бүтдгийг илүү ойроос харахын тулд бид Фушан Шао галт тэрэг үйлдвэрлэлийн гол төв болох Чиндао хотыг зорж байна. Манай галт тэрэгний гаднах загвар нисч буйлуунаас санаа авсан. Фусин Хао цуурлын урд хамар хэсгийн хэлбэр нь Хятадын уламжлалт луугийн дүр төрхөөс сэтвэлэгцээ. Шугамн урсгал, гөлгөр байдал, өнгөний шийдэл нь луугийн хүч чадлыг илэрхийлж байгаа юм. Уламжлал ба орчин үеийн шинжлэх ухаан энд нэгдэж байна. Энэхүү бүтээл сэтгэлгээ дэлхийгээр аялж байна. Гадаадад явж буй Фушан Шао бүр тухайн орны онцлогийг шингээж Хятадын инженерийн ур чадварыг илэрхийлдэг. Манай гадаа зах зээл нийлүүлж буй галт тэрэг бүр тухайн орчны онцлогт нийцэн загвартай. Жишээ нь Жакарта Бандунг чиглэлийн өндөр хурдны төмөр замын галт тэрэгний өнгө Индонезийн ширэнгэн Комодо луунаас санаа авсан. Дэгжин хийцийн цаана ухаалаг технологи нуугдана. Энэ бол угсралтын эцсийн шугам. Эдгээр авраг металлуудын дотоод бүтцийг эндээс харж болно. Эдгээр нь хоёр галт тэргийг холбодог механик болон цахилгаан холбоосууд. Ингэснээр тэд цахилгаан эрчим хүч, дохио мэдээллийг нэг дор ашигладаг. Зорчих ачаал ихтэй үед хоёр галт тэрэг холбон зорчигчийн багтаамжийг 2 дахин нэмэгдүүлдэг. Нэг Фушан Шао галт тэрэг ойролцоогоор 2000 мэдрэгчтэй. Эдгээр нь ихэр системийг бий болгож аяллаа турш галт тэрэгний байдалд бодит цагт хяналт тавьдаг юм. Мэдрэгчийн тоон галт тэрэгний ашиглалтын хэрэгцээнд тохируулан өөрчлөгддөг. Илүү олон мэдрэгч нь илүү өргөн хүрээнд илүү гүнзгий хянах боломжтой болгодог. Энэ нь галт тэрэг тогтмол эрүүл мэндийн үйлчлэг хийж байгаатай адил. Хиймэл оюун ухаан болох ухаалаг оншилгоо нь эвдрэл үүсгэхээс өмнө урьдчилан таамаглаж зорчих хөдөлгөөнийг илүү аюулгүй, байгаль дээлтэй, найдвартай болгодог. Хятадын ухаалаг төмөр замын хөгжил зөвхөн дотоодын тээврийг өөрчлөө зогсохгүй дэлхийн стандарт тогтоож байна. Олон улсын түншүүд ч үүнийг анзаарч эхэлсэн. Тэдний дунд төмөр замын тоормсны системийн 100 жилийн түүхтэй Германы тэргүүлэгч компани Хятадын компаниудтай нэгт хамтран ажиллаж байна. Хятад 5G хиймэл оюун ухаан, Баодоо хиймэл дагуулын системийг идэвхтэй хөгжүүлж байгаа нь төмөр замын салбарыг ирээдүйн хөдөлгөөний бодит лаборатори болгож байна. Бид аль хэдийн бодит цагийн өгөгдөл дээр суурилсан хиймэл оюун тулгуурсан засвар үйлчилгээний систем ашиглаж, аюулгүй байдлыг сайжруулж, зогсолтыг багасгаж байна. Хятадын зүүн хойд нутгийн хүйтнээс эхлээд Хайнаны халуун уур амьсгал хүртэл энэ галт тэрэг асуудалгүй ажиллана. Энэ нь Хятадын өндөр хурдны төмөр зам ямар ч уур амьсгалд тогтвортой ажиллаж чаддгийн нотлохоо юм. Нэг галт тэргийг туйлын хүйтэн, хит халуун, элсэн шуурга, зэврэл зэрэг бүх орчин төсвөртэй байхаар тооцож бүтээдэг. Тухайн бүс нутгийн нөхцөл тохируулан галт тэрэг бүрийг бэлтгэдэг. Зорчигчийн 5 тухыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамгийн сүүлийн үеийн технологиуд нь 14 дахь 5 жилийн төлөвлөгөөнд тусгагдсан чанартай дэд бүтцийн хөгжлийн зорилготой нийцэж байна. Ирэх 5 жилд Хятадын галт тэрэгнүүд зөвхөн хурдан байгаа зогсохгүй, илүү ухаалаг, илүү байгаль дээлтэй болох юм. Шандун мужаас Шу Шинчэн мэдээллээ. За энэ тохиолдолд Хятад улсын технологийн салбарт түүхэн үйл явдал боллоо. Хятадын өмнөд хязгаарын Хайнан мужийн Линшү хотод дэлхийн анхны усан доорх арилжааны зориултай дата төвийг нээсэн байна. Энэхүү дата төв нь эрчим хүчний хэрэглээг мэдэгдэхүйц бууруулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөг багасгах зориултайгаар бүтээгдсэн байна. Энэхүү шинэ байгууламжийн захилгаан хэрэглээг ойролцоогоор 30%-аар хэмнэхээс гадна улс болон газар нутгийн чухал нөөцийг хамгаалж, Хайнаны чөлөөт худалдааны боомтын доктортой хөгжлийг дэмжиж байгаа гэлээ. Энэхүү байгууламжийг хариуцаж байгаа High Cloud Data Center Technology компанийн техникийн мэргэжилтнүүд дата төвийн загвар болон байршил нь далайн усны байгалийн хөргөлтийн давуу талыг ашиглах боломж олгож байгаа гэлээ. Далайн доорх дата төвийн давуу талуудын нэгдүгээрт эрчим хүчний хэрэглээг эрс бууруулна гэдг нь яхаарахгүй орно.
Далайн усны эргэлтэнд суурилсан идэвхгүй хөргөлтийн системийг ашигласнаар ижил хүчин чадалтай газар дээрх дата төвтэй харьцуулахад цахилгааны хэрэглээг ойролцоогоор 30%-аар бууруулдаг байна. Энэхүү байгууламжид одоо мөрдөгдөж байгаа дотоод стандартын дагуу хэмнэсэн цахилгаан нь 10,000 гаруй өрхийг 1 сарын хугацаанд цахилгаанаар ханх үз хүрэлцгээжээ. Удаах давуу тал нь усны хэмнэлт юм а. Газар дээрх дата төвүүд нь ихэвчлэн том хөргөлтийн цамхтай байдаг ба усны ууршралтаар дулааныг гаргадаг байна. 1 кВт цаг цахилгаан хэрэглэхэд газар дээрх дата төв 1.5 литр цэвэр ус ашигладаг байна. Харин далайн доорх дата төв нь далайн усыг хөргөлтөнд ашиглаж цэвэр усны хэрэглээг эрс багасгаж байгаа юм. 3 дугаарт далайн доорх дата төв нь газар ашиглалтаараа давуу талтай. Үндсэн байгууламжийн ихэнх нь далайн ёроолд байрлаж, хуурай газарт маш бага хэмжээний байгууламжийг үүсгэдэг байна. Энэхүү далайн доорх дата төвийг байгуулах нь Хайнан арал чиглэсэн Хятадын өргөн цар хүрээтэй хөгжлийн бодлоготой нийцэж байгаа талаар албаныхан хэлж байна. 2020 оны 6 дугаар сард Бээжингийн зүгээс Хайнаныг дунд зууны хүртэл дэлхийн нөлөө бүхий чөлөөт худалдааны бомб болгох мастер төлөвлөгөөг танилцуулсан байдаг. Улмаар 2021 онд далайн доорх дата төвийн төслийг зөвшөөрч байжээ. Үзэгчдээ та бүхэн Хятадын 7 хоног нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүлээн авч үзлээ. Бид Хятад улсын улс төр нийгэм, эдийн засаг, бизнес, технологийн салбарт гарсан онцлог мэдээллээс таймлан өргөсөн боллоо.